дипломат албаны тухай одоо сэдвээр ярьж өгөөч гэж би сайдад хүсэлт гаргасан. Сүүлийн үед одоо манай энэ дипломат албаны томилгоо холбоотой, ер нь дипломат албатай холбоотой олон янзын асуудлууд нийгэмд сэдв болж яригдж байна л да. Шүүмжлэлтэй зөвлөж их байна. За тэр нь ч бас зүйтэй юм. Янз бүрийн хүмүүс одоо томилогддог. Янз бүрийн хүмүүс одоо дипломат албаны том цол аваад ингээд явж байдаг. Ийм дүр зураг байх юм. За нэлээд дээрхэн үед бол бас дипломат албаны хүрээллээс бас янз бүрийн гэмт хэрэгүүд гарах тийм нууц нэлээд дарагддаг байсан. Тэгэхээр энэ дипломат алба гэдэг энэ том салбар ер нь энэ улс орны хөгжилд улс орнд ер нь ямар хуу үүрэг оролттой байдаг юм бэ? Энэ одоо таны үед ер нь ямар хуу дэг журамтай байсан? Сүүлийн үед хэрхэн өөрчлөгдөж байна вэ? Нийгэмд байгаа гарч байгаа энэ шүүмжлэлүүд ер нь хэр орон үндэслэлтэй вэ? Энэ талаар би ер нь танаас наривч сонсё гэж бодоод яваад ирсэн юм. Та энэ тухай одоо ярьж өгөөч. За яг дипломат алба бол их том салбар л да. Тийм учраас бүгдийн одоо өнөөдөр ингээл яриад суугаад бид хоёр бүгдийг ярьж амжихгүй. Энд нэг хэд хэдэн ялангуяа манай ард иргэд сонирхолтой байдаг зүйлүүд байдаг. Тэр зүйлүүдийг ярих нь илүү тодорхой бас хүмүүс илүү сонирхолтой байж магадгүй л да. Тэгэхээр энэ дээр ер нь дипломат ер нь хүн мэрэгжлийн энэ мэрэгжил мөн үгүй юу гэдэг асуудал бас нэг удаа гарч ирсэн. Би бүр тухайн үедээ энийг сонсчоод нэлээд олон жилийн өмнө юм аа. Чи одоо 20 гаруй жилийн өмнө байна уу да. Би нэг сонинд нэг юм уншаад гэхдээ тэрнийг бол бас гадаад яманд их өндөр албан тушаал хашижсэн хүн ярьсан байна л дээ. Би нэрийн дурдахгүй. Тэгсэн тэр хүн тэгсэн байгаа. Дипломат хүн гэдэг бол дипломат ажилтан бол энэ дипломат гэдэг бол мэрэгжил биш гэж хэлсэн. Энэ бол ерөөсөө бүр гайхалтай надад бүр ингээл толгойн дундуур том буугаар зохиод авсан юм шиг л надад санагдсан. Тэнийг уншаад би дантуугаар зохиод авсан юм шиг л надад санагдсан. Гэхдээ яг тэр үнийг бодоод яагаад ингэж яриваа гэж тэр талыг бодоод зөв талаас нь харъя гэж бодвол тэр хүн ингэсэн байж магадгүй л дээ. Тухайн үедээ бас нэг туршлага бас бага байсан болов гэж бодоод тэр хүний талаас нь авч үзэх юм бол жишээлбэл ингээд элчин сайдаар томилогдож штэ хүмүүс. Тэр заавал мэрэгжлийн хүмүүс байдаггүй байхгүй юу? Тэ. Ноён нуруутай том улс төрчид бол одоо улсдаа танигдсан тийм улсууд бол энэ тэнд ийш элчин сайдаар томилогдоод явдаг. Тэр ачаал бүгдтэй юмнууд бас их байна. Ялангуяа одоо том орнуудад. Монголын хувьд бол одоо тухайн үедээ зөвлөл бодулс. За тэгээ бүгд амжилтад дард улс. Дандаа том улсуудаа явуулж ирсэн. Өөрөөр төрд засагт их өндөр албан тушаалд байсан нэр нөлөөтэй хүмүүс. Өөрөөр гадаад яамнаас бараг дээгүр шахав улсуудыг. Тэр нь ямар ач холбогдолтой байсан гэхээр том асуудлуудыг шийдвэрлэхэд бас ач холбогдолтой. Юм болгон гадаад яамаар дамжиж явдаг л да. Манай гадаад яамд ч одоо хүртэл янз бүрийн асуудлууд гардаг. Одоо гадаад яамны сайд, гадаад яамны улсууд юу гэдэг вэ гэхээр ерөөсөө гадаадд байгаа элчин сайдын яамдууд, элчин сайд нар бол зөвхөн бүх асуудлаа зөвхөн гадаад яамаар дамжуулж хийж явах ёстой гэж ярьдаг. Энэ бол зөв зарчим, би нэг буруутгах гэж байгаа юм биш. Гэхдээ зарим үед зарим асуудлуудыг шийдвэрлэхэд гадаад яам маш их хойрог ханддаг явдал байдаг. Тэгэхээр энийг давах гэж манай зарим элчин сайд нар муугаа үздэг тийм тал бий. Энийг бас зөв ойлгох хэрэгтэй. Тэгээд нэр нөлөөтэй улсууд бол шууд жишээлбэл социализмын үед бол одоо том дарга нартай ярьцдаг. Тэгээ асуудлаа шийдвэрлэдэг. Тэгээ гадаад яамныхан жаахан дург үүсдэг. Гэхдээ эн чинь тэр хүн хувийнхаа асуудлыг шийдвэрлэж байгаа биш шүү дээ. Хоёр орны хоорондын харилцааны асуудлыг шийдвэрлэж байгаа учраас тэр үнийг буруутгахад хэцүү байдаг. Тэр гадаад яам өөрсдөө шүүмжилж явах хэрэгтэй байдаг байхгүй юу? Тэгэхээр ийм юм дээр анхаарч явах хэрэгтэй л да гэж би хэлэх гээд байна л да. Тэгэхээр магадгүй одоо олон
одоо энэ мэрэгжлийн одоо жишээл дипломат өндөр албанд элчин сайд элчин зөвлөхөөр томилогдож байгаа улсууд тэр болгон мэрэгжлийн дипломатч биш улсууд явдаг байсныг хараад ийм хөрөө юм ярьж исэн байхыг бол бас үгүйсэхгүй. Тийм учраас би тэр үнийг юуг буруутгах гэдэг гадаач биш. Тэгэхдээ би нэг л юм хэлье. Дипломат ажил гэдэг чинь мэрэгжлийн хүн хийдэг ажил шүү. Гэдгийг шулуухан хэлье. Дипломат хүн бэлддэг сургуулиуд байдаг. Манайд одоо тэр сургуулиуд чинь бий болцоход 20-30 жил болж байна. Бас л адилхан. Дэлхийд даяар сайхан сургуулиуд байдаг. Манайхан бол одоо мэдж байгаа шүү дээ. Одоо тухайн үедээ бид чинь зөвлөл холбоот улсад олон улсын харилцааны дэд сургуулийг төгссөн улсууд шүү дээ. МГИМО гэж одоо ярьдаг. Тий. Одоо тэр сургуулиуд гайхалтай мундаг хөгжиж байна. Тий. 50 хэдэн улсын, бараг 60 гаруй улсын одоо залуучууд очиж сурч байна шүү дээ өнөөдөр. Тий. Тэгэхээр эн чинь бол тэгтээ эн чинь зөвхөн гадаад бодлого улс төр эдийн засаг улс төр түүх бас биш шүү дээ. Гадаад дипломат ажил гэдэг чинь. Энэ чинь олон салбартай. Түүх, дипломат ажил. Түүх, хоорондоо харилцаа, улс төрийн харилцааны тухай юм байна. Эдийн засаг гэдэг. Дотроо бүр ингээд салбарлаад явна. Дээр нь одоо ингээд байгаль орчин гэх чинь. Байгаль орчны асуудал хариулсан дипломат хүн байна шүү дээ. Тэгэл одоо өөр асуудлууд. Дипломат одоо паспорттай дипломат ажил хийгээд явж байгаа олон салбарууд байна шүү дээ. Тэгэхээр энийг мэрэгжил биш гэж ярьдаг нь бол сонирн байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол жинхэнэ мэрэгжил. Гэхдээ энэ дотроо чи ямар чиглэлээр нь мэрэгжсэн бэ гэдгээр нь бас ярьдаг байхгүй юу. Би жишээлбэл улс төр түүхч хүн учраас улс төр түүх дотроо нарийсаад мэрэгжлийн ярил зэвсэг хураах асуудлаар мэрэгжсэн хүн би. Аюулгүй байдал зэвсэг хураах асуудлаар мэрэгжсэн байхгүй юу. Тэгэхээр энэ чинь бүр нарийн чиглэл рүү ороод явж байгаа биз, тийм ээ? Нарийн сэдв рүү ороод явж. Тэрнтэй адилхан байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол заавал мэрэгжил байх хэрэгтэй. Энэ мэрэгжил гэж тооцогдох хэрэгтэй. Тэг манайхан тэгж одоо энэ мэрэгжил биш хэнийг ч явуулж болно гэсэн юм ярьж болохгүй л дээ. Тий. За энэ тэгтээ мэрэгжлийн одоо жишээл дипломат цолны тухай ярил л да. Одоо чи сая цолны тухай ярьсан чи бид түрүүн ч бас нэг цолны тухай нэг дөнгөж дурдаад гарсан. Тэгэхээр дипломат цол гэж их чухал юм байдаг. Энэ чинь албан тушаал цол хоёр өөр. Албан тушаал бол дандаа өөрчлөгдөж идэг. Чи одоо жишээлбэл атшээ байсан бол хэдэн жилийн дараа 3 дугаар нарийн бичгийн дарга болно. Дараа нь 2, 1 зөвлөх, элчин зөвлөх, элчин сайд гэдээ явна. Тийм ээ? Цол бол эн чинь чиний ажлыг чинь үр дүнгээр дүгнэж чамд цол олгодог. Тэр нь насан турш яах. Цол нарсан турш яах. Энэ хоёрын ялгаа. Тэр нь одоо жишээлбэл атшээтэй дүүцэх нь түшээ. 3 дугаар нарийн бичгийн даргатай дүүцэх нь дэд итгэмжит. 2 дугаар нарийн бичгийн даргатай дүүцэх нь тэргүүн итгэмжит. 1 дугаар нарийн бичгийн даргатай дүүцэх нь дэд итгэмжит шадар байгаа баг. Зөвлөхтэй дүүцэх нь тэргүүн шадар. За энэ цолыг Монгол улсын гадаад хэргийн сайдын тушаалаар олгодог. Тухайн хүний ажлын үр дүнгээр нь олгодог цол. Энэ нь мөнгөтэй. Жишээлбэл түшээ цол бол 100 төгрөг байсан дээр үед. Тэгэхээр би одоо жишээлбэл 600 төгрөгийн цалинтай байсан бол түшээ цол авангууд миний цалин 100 төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн үг. Энэ бол насных. Тэгээд би хэрвээ жишээлбэл одоо сайн ажиллаад үр дүнтэй ажиллаад үнэхээр жинхэнэ мэрэгжлийн дипломатч болж байгаагаа харуулж чадвал тэгээд тэр чинь дээшээ нөгөө дэд итгэмжид, тэргүүн итгэмжид, шадар, тэргүүн шатар онцгойд бүр ихтэлчин гэдээ явдаг байхгүй. Энэ цол.
За, дээд 2 цолыг Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар өгдөг. Онц бөгөөд бүрэн эрхт элчин. Тэгээд онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд. Энэ бол хамгийн дээд гэсэн үг. Одоо манай монголоор ингээл ярих юм бол чи одоо гавьяат болсон л гэсэн үг. Эсвэл одоо ардын багш чи гэдэг юм уу? Цэргийн цолтой зүйл. Цэргийн цолтой дүүрэлдэг. Ерөн цэргийн цолтой дээрч зөөрлөдөг байсан л да. Генерал гэсэн үг. Ямар генерал? Тэгэл яг тэр чинь одоо баг элчин баг генерал байгаа бах. Зөв. Тий. Элчин сайд бол армийн генерал байна уу? Эсвэл хуранда генерал байна уу? Тэр хавцаа явдаг санагдаж байна. Зөв. Тий. Тэгж дүйцүүлж явдаг. Цэргийн хамгийн дээд цол ер нь. Тий. Яг хоо цэргийн цол бол дээшээ явна л да бас нөгөө ингээд маршал заашил гэдэг одоо дээшээ явна шүү дээ тийм ээ. Тий. Тэгэхээр энд ийм цол бол насных. Тий. Манайх бол одоо жишээлбэл чамд дээд 2 цол олгоход чи насан туршдаа дипломат паспорттай явах эрхийг эдэлдэг. Зөв. Тий. Онц бөгөөд бүрэн эрхт элчин, онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд гэсэн 2 цол бол тий. Насан туршдаа чи дипломат паспортыг авч явах эрхтэй бол. Та бол онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд. Тий. За тэгэхээр эн чинь одоо яг тэгтээ энэ дээр би бас нэг юм хэлье. Энэ дөрмөнд захирагддаггүй зүйл олон байдаг. Амьдрал бол баян гэдгийг ойлгох хэрэгтэй. Тий. Жишээ нь одоо би яагаад энийг хэлж яах вэ гэхээр мэрэгжлийн эзэмшээгүй мэрэгжилтнүүдээс доргу бараг дээр шахуу сайхан одоо ажилтнууд зөндөө байна. Зөндөө байна. Тийм элчин сайдууд зөндөө байна. Байна. Байхаар орох уу байна. Тий. Тэгэхээр би ганц хоёр нэрийг ч бүр дурдъя гэж бодож байгаа. Тэгэхээр энэ дээр энэ юун дээр бол жишээлбэл одоо манай Гомбосрын сайд байна шүү дээ. чинь мэрэгжлийн хүн биш шүү дээ. Тэ. Тэр чинь одоо шал өөр салбараас орж ирсэн хүн. Тэ. Одоо тэр хэвлийн инженер хүн байсан. Би одоо яг хаана хэдийд хэн авчирсан гэдгийг бол би мэдэхгүй байна. Тухайн үедээ бид нар Яндан сайд гээл авчирсан юм сонсож байсан. Тэгтээ дандаа явгаа яриад байсан л да. Тэ. Гомбосрын сайд бол үнэхээр одоо яаманд ирээд ажиллаад их олон жил болсон юм дээ. Тэгсэн үү? Тий, их олон жил болсон. 70 онд л ирсэн үү? 7 үгүй шууд хэлцээний дарга болсон. Хэлцээний дарга болсон. Орос хэлээр гарамгаа байсан учраас зүт. Гарамгаа мэднэ орос хэлийг. Тэгээд Гомбосрын сайд ч одоо Оросоос Монгол руу хачин олон сайхан ном орчууллаа шүү дээ. Тэгээд их дээд шагналуудыг авч ирсэн. Авч байгаа. Тий. Тэгэхээр энэ хүн бол одоо жишээл өөрийгөө ингээл энэ тэнд ярилцлага өгж байгааг харж байхад би мэрэгжлийн хүн биш ээ гэдгийг л хэлээд идэг байхгүй юу? Би энтэй санал нийлдэггүй. Тий. Би бол Гомбосрын сайдыг гадаад яаманд 20 гаруй жил 30 жил ажиллачаад өөрийгөө мэрэгжлийн бус хүн гэж хэлнэ гэдэг бол би буруу гэж бодож байна. Яам удирдах явж байгаа тийм. Яамаа чи олон жил удирдсан хүн шүү дээ. Бараг 10 жил удирдуу да. Тэгээ бодоод үзтээ. Орлого цаад байсан. Тэгээд сайд болсон. Тий. Тэгэхээр эн чинь яг өөрөө тийм даруу төлөв даруу хүн гэдэг утгаараа бол би одоо ийм юм шүү, би ийм хүн шүү гэдгийг бол хэлээд явж байгааг бол би ойлгож байна. Тэгвэл би бол жишээл Гомбосрын сайдыг бол уучлаарай. Мэргэжлийн дипломат шүү л гэж үзнэ. Харна. Тий. Мундаг дипломат баха. Гэхдээ манай одоо мундаг том дипломатуудын нэг хүн шүү дээ. Тий. Хэдийгээр бид хоёр бол зарим асуудлаар санал зөрдөгч гэсэн одоо ажлын туршлага, мэдлэг, чадвар энэ бүх юм ингээд аваад үзэхэд бол манай одоо тэрүүн зэргийн л хүн байхгүй юу? Гадаад чиглэл дээр. Тий. Энийг бол бодож явах хэрэгтэй. За, ер нь бол энэ шүү дээ. Энэ 61 оноос хойш л манай гадаад бодлого идэвхж чиглэсэн шүү дээ. Яг нарийн ярил. Нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн болсноос хойш. Тэгэл 60-аад онд ч бол ерөөсөө ингээл хамгийн анхны барууны орн манай манайх дипломат харилцаа манайхтай тогтоосон барууны орн гэж ярил 62 онд Англи байсан. Гэ бод. Анхны одоо орн бол дипломат харилцаа тогтоосон орн бол зөвлөлт холбоот болсон. 21 он. Хоёр цолонгос. Хойд солонгос тий. Одоо Бөглөн айманд гарчилсан солонгос ард улс 48 онд дипломат харилцаа манайтай тогтоосон. Хоёр дахь улс. Тэгээд дараа нь 45 оноос хойш гарч ирсэн социалист орнууд. 78 социалист орн байгаа. Тэр автоматар л дипломат харилцаа тогтоогдоод явна шүү дээ.
Тэгэл өрөндөө орнууд. Гэл ерөөсөө Английн чин дараа тэгэл Франц гэл Япон бүгдээр л ороод ирсэн шүү дээ. Америкт л харамсалтай нь хамгийн сүүлд 87 онд дипломат харилцаа тогтоосон. Тий. Гэхдээ энэ асуудлын тухай ярих юм бол жичтэй нэг цаг 2 цаг ярих асуудал л да. Тий. За тэгээд одоо манай юу аваад үзэх юм бол ер нь манай гадаад ямар үед одоо яг жинхэнэ хөл дээрээ босоод ирсэн бэ гэх юм бол зүгээр миний өөрийн харж байгаагаар бол нэг 70-80 дав. Одоо Монголын гадаад яамны хувьд бол нэг алтан үе байсан болов гэж би боддгийг. Ягаад бол яг тэр үед хамгийн их олон тооны жинхэнэ мэргэжлийн дипломатчууд сургууль төгсөөд орж ирж ажиллаж эхэлсэн. Тэгээ. Ийм ятаа. Та ихэд 71 онд төгссөн тийм ээ? Тий. Би яг 71 онд төгсөх ёстой байсан. 72 онд төгссөн л дөө. Гэхдээ яг хугацаагаар 71 онд төгсөх ёстой байсан. Гэхдээ намайг Дөгөрсрөн сайд нүүбэд би дадлага 6 сар хийхийн оронд жил хагас хийлгүүлсэн байхгүй юу? Тэнд надад санал тавиад би тэгээд тэнд жил 6 сар болоод буцаж ирээд 72 онд диплома хамгаалаад улсын шалгалтуудаа өгөөд гадаад яамд ирж ирсэн. 7 сард 72 онд. Яг номоороо бол би 71 онд төгсөх ёстой байсан. Тий. Яг тэр үед бол тэгэхээр яг энэ үед чинь одоо жинхэнэ одоо манай юу бий болж эхэлсэн. Мундаг сайхан дипломатууд гарч ирсэн л дээ. За энэ гадаад яамыг бол жинхэнэ мэргэжлийн яам болж ирсэн одоо энэ болгож ирсэн нэг гол хүн бол манай одоо Дөгөрсрөн сайд байна. Монголын Дөгөрсрөнгой. Дөгөрсрөнгой бол одоо 40-од оны одоо хамгийн анхны одоо манай олон улсын харилцааны дээд сургууль төгссөн оюутнуудын нэг шүү дээ. Тэгээд гадаад яамд ирээд их олон жил ажилласан. Тий, сайдын ажлыг ер нь 2 байна 3 удаа сайдыг хийсэн. Нүүбэд сууж байсан. Нүүбэд 2 удаа байнгын төлөөлөгчөөр ажиллаж байсан. Женевт олон жил бас 5-6 жил байна уу? 6-7 жил байна уу? Нүүбэд Женевт зэвсэг хураах баг хурлын дэргэд Женевийн одоо олон улсын байгууллагуудын дэргэд сууж исэн элчин сайд байсан. Дөгөрсрөнгөө нэг онцлог бол үнэхээр жинхэнэ мэргэжлийн хүн байсан. Маш нарийн мэдлэгтэй. Орос англи хэлээр бол гарамга. Гачин сайхан бичдэг. Бид нэр энэ хүний гараар орсон хүмүүс л дээ. Өдөр шөнөгүй суудаг, загнуулдаг, шаардуулдаг. Энэ бол бас бидэнд их сайн нөлөө үзүүлсэн гэж би боддог л доо. Хатуу гараар. Хатуу гараар орсон. Бид нар бол үнэхээр их олон хүн хатуу гараар орсон. Тэгэхээр энэ Дөгөрсрөн сайд бол үнэхээр гадаад яамыг бол жинхэнэ мэргэжлийн яам болгосон гол хүн болов гэж би шууд хэдэж хэлж чадна. Тий. Тэгтээ бол мэдээж хэрэг эн чинь ганцхан Дөгөрсрөн сайд бас биш. Одоо ч Дөгөрсрөн сайд өөр тийшээ явлаа гэхэд Эренчингуй ирсэн. Шал өөр салбарын хүн орж ирсэн. Одоо 71 онд байна уу да. Хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан. Эренчингуй гадаад хэргийн сайдаар ирсэн. Бид бол мэл гайхаж ирсэн тэр үед. Нөгөө мэргэжлийн бусын жишээ байх юм тийм ээ. Тий. Тэгэхээр яг тэр хүн чинь их одоо мэдээж хэрэг манай төр засгийн тэргүүнүүд чинь бол их бодож маш нарийн бодож иж гаргаж ирнэ шүү дээ. Тэгээд би Эренчингуйн одоо удирдлагын доор бас нэлээд хэдэн жил ажилласан. Ноён нуруутай аливаа асуудалд бол маш их тийм юутай ханддаг. Тийм зөөлөн хүн гэл яваал загнаад суугаад байхгүй. Тэгсэн мөртрөө одоо тэр хүний үгнээс хүн гардаггүй. Тэгээд өөрөө бол үнэхээр ноён нуруутай их ухаантай хүн байсан. Ингээд энэ асуудлыг ингэ шийдэхин зүйтэй энэ өгүүлбэр ийм байх ёстой гэдгийг мэдэрдэг болцсон байсан. Тэгэхдээ энэ хүнийг тавихад Цэдэн бол дарга одоо бодвол Цэдэн бол дарга л гэж би бодож байна. Намын даваараа улс төрийн товчоо доор нь 2 мундаг сайд тавьж гисэн. Зөв. Нэг нь одоо өнөөдрийн хэлээр бол тэргүүн дэд сайд нь Яндан сайд
юу дэд сайд нь Эрдэнэбэлэг гэдэг. Эрдэнэбэлэггүй. Энэ хоёр сайд. Ястай нэг шажигнсан хоёр сайд байсан. Ерөөсөө зүгээр гол хоёр түшиг Эрдэнэчингойд байсан. Бүх юм гартаа оруулж авсан. Ерөөсөө л энэ хоёр сайд бол Эрдэнэчин сайдын ажлыг хийдэг байсан. Эрдэнэчингой бол сайхан удирдах байсан. Ийм л байсан юм да. Яндан сайд гэхэд бас мэржлийн бус уу? Самгийн саннаас тий. Яндан сайд ч болов одоо Цэдэн Балдаргын үг ичдэг боловсруулдаг хүн шүү дээ. Тэгэхдээ дипломат сургууль төгссөн шүү дээ. Тэгэхдээ юу? Мэргэжлийн нөгөө олон улсын харилцааны дээд сургууль биш. Юу? Дипломат академик төгссөн. Тэр үед бол нөгөө дипломатын дээд сургууль гэж байсан. Нэр нь. Тэрнийг бол төгссөн. 2 жилийн сургууль байдаг. Би бас тэрнийг сүүлд 80-аад оны дундуур бас тэнд очиж сурсал да. Тийм мэрэгжлээ дээшлүүлнэ гэж ярьдаг шүү дээ. Тийм маягаар л явж 2 жил болцоод ирсэл дээ. Тийм. Яндан сайд тэргүүн дэд сайдаар очихдоо төрийн сайд гэдэг бас давхар болно. Тийм. Одоо албан тушаалтай. Тийм. Намын товороны гишүүн улаан номертой машинтай. Төрийн сайд гэдэг чинь нэг ёсондоо дүгэрсрүү сайдтай адилхан гэсэн үг. Танхимын гишүүн. Тийм. Үгүй ээ. Арай биш үү? Сайд цолтой гэсэн үг. Сайд албан тушаалтай гэсэн үг. Тэгэхдээ одоо тусдаа яам гэж байхгүй байхгүй юу? Нэг яаманда 2 сайд байгаа байхгүй юу? Тэгэхдээ нэгэн сайд, нэгэн тэргүүн дэд сайд. Яндан сайд бол бас дээр нь төрийн сайд байсан. Тэр шинийг юг Цэдэн Балдарга би гаргасан болов уу гэж би зүгээр боддог. Тийм. Мундаг хүмүүс байсан. Энэ хоёр хүн бол ерөөс гайхалтай гадаад ямыг бол зүгээр л бид нар Эрдэнэчин сайд дээр баг ордоггүй байсан. Энэ хоёр хүн бол бүх юмыг шийддэг гэсэн үстэй. Мэдээж яригдаг л хоёр сайд бол тэгэл Эрдэнэчин сайдтай тэгэл бүх юмнуудаа мэдээлдэг, барьдаг, чиглэл мэглэлээ авдаг, тохирдог, барьдаг, нөгөөдөл нь сандаал авна шүү дээ. Чи манай чинь ерөөс тэгж ажилдаг байсан. Чи альва юм асуудлаар сайдаас чиглэл авах биш. Чи өөр ийм юм хий гэж тавиад тэгээд тэр чинь хэрэгжиж байвал чи чиглэл болж чамд очдог байхгүй юу? Ийм л байсан. Тэгэхгүй очичгоод сайдаа би яах вэ гэж асуувал өрөөнөөсөө хөөгдөд гарна гэсэн үг. Энэ асуудлаар би мэрэгчлэлтэн юм бол сайдаа энийг ингэх хэрэгтэй байна. Та энэ дээр чиглэл өгөөч. Сайд үзлээ, харлаа, болно гэхэд тэр нь надад чиглэл болоод явдаг. Би тэрийг хэрэгжүүлдэг. Ийм л номтой л байхгүй юу? Тэгэхээр одоо жишээлбэл би энэ 2 сайдын нэрийг хэрлээ. Би бол олон жил бас 30 хэдэн жил гадаад яманд ажилласан болохоор миний одоо дараага байсан, хамт ажиллаж байсан улсууд зөндөө бий л дээ. Тэгээ энэ дээр бол би бүр онцлог бүр хэлмээр хүмүүс бас байна л да. Одоо жишээл миний хэлцийн дарга бол одоо очир олгоо байсан. Эдийн засагч. Олон улсын харилцааны дээд сургууль төгссөн. Орос англиар ус цас. Тэгэл тэр үн чинь Нобель Ерөнхий ассамблей дээр бол эдийн засгийн асуудал хариуцаад 2 дугаар хороонд ажиллаад явдаг байсан. Энэ 70-80-аад оныг би яагаад одоо тийм алтан үе байсан бэ гэж яагаад хэлж гинүү гэхээр яг энэ үед нүүбд Монголын төлөөлөгчдийн оруулсан хувь нэмэр бол хамгийн их байдаг. Одоо энэ тэнд ингээл манайх чинь 40 тогтоол шийдвэр нүүбээс нүүбар батлуулсан гэж ярьдаг да. Бараг 90 тогтоол гэж ярьдаг. Их олон асуудлуудаар. Энэ чинь яг одоо жинхэнэ мэрэгжлийн улсууд нь боловсруулж гаргаж ирж байгаа байхгүй ч бодлого байхгүй. Тэ. Тэгэл эн чинь нүүбэн шийдвэр болж гарч ирж байгаа. Эн чинь жинхэнэ ажлын үр дүн. Тэг үр дүн гэж би яриад байгаа юм чинь тэр байхгүй юу? Жишээлбэл нэг зохиолч хүнийг аваачаад энд дээр тавьчихад тэр хүнээс ийм санаачлаг гаргах боломж байхгүй шүү дээ. Мэргэжлийн хүн л гаргана шүү дээ. Тэ. Тэгэхдээ элчин сайдаар бол өөр хүн мэргэжлийн бус хүн бол ажиллахад ямар ч асуудал байхгүй. Яг бол доор нь мэргэжлийн усууд нь ажилладаг байхгүй юу? Ажиллах ёстой байдгийг. Тэгэхээр энэ дээр бол жишээлбэл манай очир болгоо байна, цөмөрөл элчин сайд байсан усуудаараа дараа нь тэгэл дарцрангуй байна. Одоо нархуугаа байна. Одоо нархуугаа бол манай гадаад яамны сайд болох ёстой байсан хүний нэг. Үндсэндээ бараг гадаад бодлогын гүн ухаантан төвшин юм. Томор сэтгэдэг. Тийм юм байсан. Тий. Харамсалтай нь
их залуугаараа явцал да. Тий. За Нямдоогоо байна. Манай одоо Америктэй дипломат харилцаад тогтооход бас их том хувь нэмэр оруулсан. Америкт анхны элчин сайд болсон. Нямдоогоо бол манай олон улсын эрхцүүч юм. Манай гадаад яамны гэр эрхэлцийн дараагаар олон жил ажилласан. Энэ хүн жишээлбэл одоо мэрэгжилтэн хүний хувьар нэгдсэн үндэсний байгууллагаас ерөнхий ассамблеагаас том тунхаглал батлуулсан шүү дээ. Өөрийнхөө санаачлагаар. Гэхдээ энэ чинь Нямдоогийн санаачлаг биш Монгол улсын санаачлаг гэж явдаг байхгүй юу? Тэр чинь ард түмнүүдийн энх тайвнаар орших эрхийн тухай тунхаглал гэж батлагдсан. Маш гоё тунхаглал байгаа үгүй юм байна. Тий. Энэ том санаачлаг. За тэгээд энэ бол дандаа одоо манай одоо тэгээ гомцрон сайд орж ирж байна. Тий. Тэгээд энэ бол манай олон одоо ахмадууд байж байна. Би шүү өөр зөндөө олон хүн бий л дээ. Одоо манай Идргой байж байна. Манай Итгэлгой байж байна. Балжин Нямгой байж байна гэл одоо Эрен тоогой гэл зөндөө олон хүн бий. Би одоо бүх хүмүүсийн нэрийг энд гаргахад бол хэцүү байна. Бүгдээрээ л одоо жинхэнэ одоо мэрэгжлийн мундаг улсууд байсан л да. Заримд байгаа. За дараах үе одоо гэж хэлэхэд л одоо манай толгой зөгтөг одоо залуучууд одоо миний үеийн залуучууд гэж би хэлээ л да. Тэр үед залуу байсан 70-аад онд бид нар чинь одоо халиун байж байна. Одоо зэвсэг хураахаар мэрэгчсэн. За тэгэл одоо Далжинт Сэрэн бид нар одоо нэг хэлцтэй ажиллаж байсан. Бурхан болчихсон. Тий, бурхан болцсон. Одоо нэлээд олон бурхан болцсон. За тэгээд манайд одоо жишээл Чонхор ажиллаж байсан. Хин Юмжоо гэдэг одоо ажиллаж байсан. Бүгдээрээ элчин сайд болсон. За тэгээд манай гадаад яамд бас олон жил одоо ажилласан одоо Франц хэлтэй төмөр хүлэг байж байна. Чимэд дорж гээд байж байна. За тэгээ манай жаргал сайхан гоо инх сайхан байж байна. Инх сайхан бол бас одоо хуульч, олон улсын хуульч хүн. Бас нүүбүүд их том өрөг гүйцэтгсэн хүн шүү дээ. Нүүбийн ерөнхий ассамблеийн 6 дугаар хороог даргалж исэн. Зүгээр энэ 6 дугаар хороог чи даргална гэдэг чинь элчин сайд цол авах. Ирэх нь аяндаа бүрддэг байхгүй юу? 193 улсыг даргалж ийн гэсэн үг. Та бас даргалж илүү. Би даргалж ийсэн. Тэ би 6-7 байгууллага даргалж ийсэн. Тэ. Одоо жишээлбэл манай Сувдаа байна. Одоо миний нэг ангийн эмэгтэй одоо элчин сайд бас цол авсан. Манай гадаад яамд бодлогын асуудал хариуцж ийсэн газрын дарга. Тэ. Би сайд байхдаа шууд Сувдаад санал тавиад яаж ийсэн. Одоо ч гэсэн ажил хийгээл явж байгаа юм хийгээл явж байдаг юм байна л. Ингээд үз. Давана Далжинт Сэрэн байна. Бид тэр хамт нүүбийг хариуцдаг байсан. Бүрдэд сайд хийжсэн, Японд элчин сайдаар ажиллаж байсан. Тэгээд маш их ажилсаг юмны төлөө их хөөцөлдөг өтө. Бид нар заримдаа тоглоомоор хэтрүүлдэг гэж хэлдэг байсан тийм. Гэхдээ энэ хүн бол үргэлж нэг л зорилго тавьсан бол тэр зорилгын төлөө юу ч хийж магадгүй. Гэж тоглоомор яадаг байсан. Үнэхээр тийм. Ийм хүн байсан да хөрхи. Тэгээд энэ хүн бол жишээлбэл хардаа нүүбийн ерөнхий ассамбленд бүр зэвсэг хараах асуудлаар тусгай 3 чуулган болсон. Тусгай чуулган анхны тусгай чуулган дээр мань хүний санаачлагаар одоо зэвсэг хураах олон улсын 7 хоног гэж санаа батлагдсан юм байгаа юм. Тийм. Маний санааг нь гаргаад бид нар батлуулсан. Тэр нь төгсгөлийн баримт бичигд орцсон. Тэгээ энэ хүний санаачлагаар дэлхийд даяар нэгдсэн үндэсний байгууллага байгуулагдсны өдөр буюу 10 сарын 24-өөс 7 хоногийн хугацаанд зэвсэг хураах 7 хоног дэлхийд даяар үргэлжилдэг. Энэ нь бол зэвсэг хураах асуудлын ач холбогдлыг дэлхийд даяар таниулдаг, мэдүүлдэг, лекц хийдэг. Янз бүрийн одоо жишээлбэл гой одоо арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг. Уулзалтууд хийдэг. Энэ бүр дэлхийд даяар хүмүүсийн одоо зэвсэг хураах яагаад чухал юм бэ гэдэг ойлголтыг бий болгох энэ чиглэл рүү нүүб дэлхийн бүх бүс орнууд энийг тэмдэглэдэг байсан. Тэгэхээр ийм чухал ажил бүгдэлтэй жишээлбэл санаачлаг гаргасан байгаа байхгүй юу. Тэгээд жишээл очир болгоо 2 дугаар хороонд гэхдээ улсын хөгжилд улсын одоо секторын үүрэг ролын тухай тогтоол батлуулж байгаа жишээ. Социализмын үед улсын сектор ч их чухал шүү дээ. Тэрний ач холбогдлыг гаргаж ирэхин тулд дэлхийд гаргаж ирэхин тулд ийм тогтоол батлуулж байгаа.
том ажил. Энд чинь энэний чинь тогтоол батлуулах чинь энэ чинь олон цагийн, олон хоногийн ажил байдаг байхгүй юу? Тэр чинь нөгөө бусад орнуудтай яриа хэлцээ хийн. Нөгөөдөл чинь энэ дуруу, энэ хэллэг нь буруу байна, энийг хас, энийг нэм гэл өөрийнхөө юмнуудыг оруулах гал оролдсон шүү дээ. Энэ чинь маш нарийн чимхлүүр ажил байдаг байхгүй юу? Тэгэхээр энэ дээр бол чинь жинхэнэ нөгөө дипломат хүний мэдрэмж, мэдлэг, чадвар гарч ирдэг байхгүй юу? Зүгээр нэг ингээд сайхан суугаад нэг ажил хийх, юм бичээд нэг нот бичдэг ажил биш. Энэ чинь жинхэнэ амьд ажил чинь байдаг байхгүй юу? Манай Дөгөрсөрөн сайд тэгж хэлдэг байсан байхгүй юу? Та нар амьд ажилд анхаарч яа гэж. Зүгээр нэг нот мод бичээд суух биш. Бас нэг том сайд хэдийд байл дээр үед социализмын үед тэгж ийсэн. Гадаад яамны ажилтдаг та нар орчуулагч гэж хэлж ийсэн. Тэ. Би тэрэнд их дургуутж ийсэн. Би орчуулагч биш ээ гэж хэлж ийсэн. Тэ. Энд чи гадаад хэл мэддгээрээ орчуулагч болчдгүй юм шүү дээ. Гэхдээ бид нар орчуулга хийж ийсэн л да. Яг бол тэр үед манайд орчуулгын тийм юу байдаггүй байсан. Мэргэжлүүд байхгүй. Тэгээ бид орчуулагч хийдэг байсан. Одоо та нар дэлхийн бусад орнуудыг аваад үзэлтэй. Монголд ч гэсэн өнөөдөр одоо орчуулгын товчоо бий болчихлоо шүү дээ. Энд тэндэг. Одоо синхрон орчуулга хийж байна. Бичиг орчуулаад явж байна. Бүгдээрээ одоо мөнгөөр орчуулж байна. Одоо синхрон орчуулга гэдэг чинь цагийн бараг $100 байна уу? Тэрнээс илүү. Тэрнээс илүү байж магадгүй тийм. Чи их хүнтэй ажил шүү дээ. Ер нь дэлхий дээр синхрон орчуулгыг нөгөө газар дор нөгөө нүүрс өрөмдөж нүүрс олборлдог хүний ажлын дараа хүн дээрээ ордог гэж байгаа шүү дээ. Хоёрт хамгийн хүнд ажил гэж тооцогддог. Байхгүй юу? Тэгээ бодоод үзтээ. Тэг учраас орчуулагч гээл хүнийг ингэж доромжилж болохгүй л дээ. Тэ. Доош нь хийж болохгүй. Гэхдээ сайхан орчуулагч гэдэг чинь том чухал ажил шүү. Тэ. Тийм учраас эндийг өрөөл. Тэгэхээр энэ ийм юмнууд одоо жишээл манай эдрэгваа гэж байж байна. Манай хэлцээний дарга байсан. Чи одоо эмэгтэйчүүдийн асуудлыг хүний эрхийн асуудлыг 3 дугаар хорог даргалж одоо арай даргалаагүй орлогчоор нь ажиллаж исэн баг. Тогтоол батлуулаад явж исэн. Тэгээ эн чинь эмэгтэйчүүдийн хорооны нүүбийн хорооны даргаар ажиллаж исэн. Жишээлбэл нэртэй цуутай. Энэ улс чинь дандаа Монгол улсын нэрийг өөдөн татаад Монгол улсын нэрийг дэлхийд сонсоход явуулж исэн байхгүй юу? Тэгэхээр ийм юмнууд байдгийм аа. Тэгэхээр энэ дээр бол үнэхээр одоо залуу үе одоо ингэ байж байна. Нөгөө залуу үе гэх юм бол одоо манай одоо би хамгийн түрүүнд бол ангич цэцгийг хэлмээр байна. Манай очир сайд одоо гадаад худалдааны яамны сайдаар ажиллаж байсан ангич цэцэг. Нүүбар бол жинхэнэ мэрэгч гисэн. Нүүб дотроо өөрийнх нь мэрэгчлэн хүний эрх эмэгтэйчүүдийн асуудал. Тэгээ 3 дугаар орны даргаар ажилласан бас. Элчин сайд. Дараа нь нүүбд элчин сайдаар ажилласан. Залуу үе л дээ. Одоо. Гэхдээ одоо бас ажиллаж байгаа бах. Нас нь бас жаахан явж л байгаа бах. Тэгтэл одоо гялалзуулж ирсэн. Тэнд. Одоо ч гялалзуулж л байгаа бах. Гэхдээ энэ бол ингээд аваад үзэхээр одоо эн чинь 3 дугаар хонд бодоод бичгтэн болох 10 жил гэдэг. Хэдэн 10 жил явлаа шүү дээ энэ ажил. Монголын санал тий. Хөгжилд эмэгтэйчүүдийн үүрэг рол гээл. Энэ ч том асуудал. Тэгэхээр эн чинь 2-3 жил болгон хэлцдэг, дахин хэлцдэг, тогтоол шийдвэр баталдаг. Тэрнийхээ дагуу улс орнууд бол тэр тогтоол шийдвэрийн чинь дагуу үйл ажиллагаагаа явуулдаг л байх хэрэгтэй байхгүй. Ингээд бодоод үзэхээр ер нь бол энэ дипломат ажил чинь ийм нарийн чимхлөөр ажил байдгиймаа гэдгийг л манайхан ойлгох хэрэгтэй л дээ. Тэгэхгүй зарим нь зүгээр нэг орчуулагч гэдэг юм уу? Эсвэл нэг сайхан ширээний ард суучихсан гарын үсэг зураа суудаг хүн гэж бодож байгаа бол арай худлаа л да. Сүүлийн үед энэ ямар асуудлууд байна? Засмаар. Яг одоо энэ юу л да? Би нэг юу яри? Дипломат цолны асуудлыг яри. Энэ нэлээд бас нэг асуудалтай юм байна л. Тэгэхээр эн чинь миний бодлоор нэг 2-3 зарчим байдгийг. Би бол тэрнийг дандаа баримталдаг байсан. Тэр зарчмыг бол манай гадаад яам баримталж явах ёстой л да. Уг нь одоо тэр нарийн ширийн дөрмөн мөрөмд нь бүгд юм байж л явах ёстой. Тэгэхээр нэгдүгээрт мэрэгжлийн эзэмшсэн хүн байх ёстой. Энд чинь тэгээ би ярьлаа шүү. Төөх эдийн засаг хууль мөл гэж дотроо салбарлаад явж байгаа. Тий. Тэгээд нөгөө би бас хэлсэн шүү дээ. Энэ
онцгой тохиолдлууд бишгүүдээ бас гардаг. Одоо огт өөр салбараас орж ирсэн хүмүүс байх жишээ. Би одоо хоёр хүний нэрийг хэлээ л да. Одоо манай Дашин Дунгой байна. Намын дараагаар ажиллаж байсан. Болгар дэлчин сайдаар ажиллаж байсан. Гачин сайхан одоо ажлыг бол маш өндөр түвшинд хийгээд ирсэн хүн шүү дээ. Гайхалтай. Тэгээд өөрөө мундаг бичгийн хүн, өөрөө гүн ухаантай хүн. Тэгээд том ажил хийж байсан хүн. Яаж улс орны харилцааг одоо цааш нь сайхан аваад явах уу гэдгийг бол ерөөсө хинээрч залгуулахгүй хийж чадгаар хүн. Тийм. Аян нуруудаа тийм сайхан хүн байсан. Сайхан хүн байгаа. Тийм. За одоо манай Батшиг гэдэг байж байна. Батшиг одоо эдийн засагч хүн. Одоо академик болсон. Манай гадаад яамд бас олон жил ажиллаж гисэн. Энд чи одоо Болгар дэлчин сайд байсан, Турк дэлчин сайд байсан, өөр хаана хаанч үлээд ажиллаж байсан. Тэгээд гадаад яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Дээр нь 2011 онд юу Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлалыг шинчилсэн хүн чинь мань хүн. Мань хүн бичиж гаргасан. Мэдээж хэрэг санаа оноогоо бид нэр өгсөн. Тухайн үед Зандан шатар ерөнхий сайд, гадаад хэргийн сайд байхад ер нь гадаад бодлогын үзэл баримтлалыг хэрхэх вэ гэдэг асуудал гарч ирсэн. Тэгээ сайдаар ажиллаж байсан бид нарыг бүгдийг нь урьж санаа бодлыг авсан. Тэгэхээр тэн дээр бол би зөндөөл юм ярьсан. Бүгдээрээ л оролцсон. Би бол их тодорхой санаануудыг хэлж өгч байсан. Тэгээд хэн цаасан дээр буулгасан хүн нь манай Батшиг байж. Үнэхээр одоо Батшиг бол олон одоо сайхан ном бичсэн хүн л дээ. Тэгээд Туркэд одоо ажилласан, Болгарт ажилласан тухайгаа их сайхан бичсэн. За тэгээд чи ерөнхийлөгчийн тамгын газрын дараагаар ажиллаж байсан. Ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байсан. Маш их туршлагатай, мэдлэгтэй, бичгийн чадвар бол дээд зэрэг бичгийн чадвартай тийм хүн л дээ. Тэгэхээр одоо ийм хүн одоо ингээд ороод ирлээ гэхэд энэ хүнийг одоо жишээлбэл мэрэгжлийн бус гэд харж болох уу? Үгүй шүү дээ. Эн чинь мэрэгжлийн одоо улсууд дотроос аваад үзэх юм бол нэлээд байсан дээгүүр. Олонхоос нь дээгүүр толгойц өгч гарч байна. Тийм учраас сая онц бөгөөд бүр ихтгэлчин сайд цол авлаа шүү дээ. Гадаад хэргийн сайдын одоо өгдөг бүх одоо цолнуудыг бас авцсан. Тэгээ одоо онц бөгөөд бүр ихтгэлчин сайд цол бүрэн авах ёстой байх жишээтэй. Энэ бол юу харуулж яах вэ гэхээр эн чинь заавал мэрэгжлийн хүн байх бас албагүй юм аа гэж. Өөрөөр хэлбэл аливаа дөрмөнд тийм зархитдаггүй зүйл бас байдаг гэдгийг л би энд жишээ болгон хэлж байгаа. За хоёрдугаар зарчим бол энэ яамандаа он удаан жил ажилласан байх хэрэгтэй. Зүгээр нэг сайхан хурж ирээл сайхан гялалцчихаал би нэг өндөр албан тушаал томилогдчихвол цол аавна гэж байдаггүй. Намайг сайд байх үед одоо хүний нэр ярихгүй цол молны тухайн асуудлаар над дээр орж ирдэг байсан. Санал онол хэлж байсан. Би шууд эсэргүүцээд таг дарж байсан. Дахиж ийм асуудал битгий оруулж ирж байгаа гэж хэлж байсан. Энд чи юу гэхээр энэ нөгөө он удаан жил ажилласан гэдэгт харшлаад байхгүй юу? Одоо ийм асуудал гарч ирсэн бүр тэр байтугай. Энийг бас өндөр албан тушаалтай ярьж ирсэн. Ерөөсө гадаад хэргийн сайдаар томилогдох юм бол тэр үнд автоматар онц бөгөөд бүрэн ихтгэлчин сайд цол олгож яа гэж. Би тэрийг эсэргүүцсэн. Гэхдээ та нар бодоод үзэлтэй. Энд чинь насан туршдаа ажиллаж үнэхээр улс орныхон гадаад бодлогыг одоо жишээлбэл дэлхийн одоо төвшөнд гаргахад хувь нэмрээ оруулсан хүмүүс тэр байж хахад тэр цолыг нэг хүн орж ирээд 6 сарч ажиллана, 1 жилч ажиллана, сайдаар томилогдсон учраас л цол авна гэж байдаг юм. Тийм байх ёсгүй шүү дээ. Ямар ч зарчимд бол би нийцэхгүй гэж бодож байна. Тийм учраас би энийг хатуу эсрэг үздэг байсан. За энэ дараачийн юун дээр гарч ирнэ. Ямар хүнд ийм байх ёстой юм бэ гэж. Одоо жишээл манай гадаад явна хэдхэн сар ажиллаж ирсэн хүн байсан шүү дээ. Сайд. Тийм учраас тэр хүн дипломат паспорт өгөөл, тийм учраас элчин сайд цол өгөөл явж ах уу? Тэр зөв үү буруу юу? Гэргээ боддоо. Сайн юм байгаа биз? Тий. За 3 дахь зарчим нь байна шүү дээ, мэ. Энэ хүн яагаад цол авах ёстой юм бэ гэхээр би түрүүн үр дүнгийн тухай ярьж ирсэн шүү дээ.
Тэр нь юу гэхээр ерөөсөө гадаад бодлогыг урагшлуулахад онцгой хувь нэмэр оруулсан байх хэрэгтэй. За тэгээд доод цолнууд яах вэ? Хүн хөгжиж гин. Одоо зөвлөх одоо шадар тэргүй шадар хүртлээ одоо ингээд хүн чинь хөгжөөд явна да. Чинь 1 жилийн дотор 2 жилийн дотор мундаг дипломат болно гэж байхгүй шүү дээ. А тэр хүн чинь ингээд явсараагаад тэр хүн чинь үнэхээр жинхэнэ мундаг дипломатч болоод ирэнгүүтээ за Монгол улсаа дэлхийд хаач сайхан төлөөлөд явах чадвартай, ноён нуруутай, мэдлэгтэй, чадвартай хүн ингээд өөрөө ингээд боловсроод хүн гараад ирнэ дээ. Тэр хүнд нөгөө онц бөгөөд бүр их элчин сол өхөө, элчин сайд сол өхөө гэдэг асуудал гарч ирдэг байхгүй. Би бол ер нь дандаа доороосоо дээшээ явж явах ёстой гэсэн би уулан зарчим барьдаг хүн. Шууд юу Сүхбаатар одон гэж аавна гэж ямар юм байсан. Шууд юу элчин сайд болно гэж ямар юм байсан. Тэрний чинь төлөө хүн хөдөлмөрлөж, ажиллаж, санаачлаг гаргаж явдаг байх хэвээр. Тодорхой үр дүн гаргаж, миний үр дүн ийм байна гэдгийг үзүүл харуулдаг байх хэвээр. Тэрний дээдүүдэл мэддэг, ойлгодог, хүлийн зөвшөөрдөг, баяр хүргэдэг байх хэвээр. Ийм л байхгүй. Тэгэхээр эн чинь нөгөө онцгой хувь нэмэр гэж би яриад байгаа ч тэр байхгүй. Би ганц хоёр жишээгээр л хэлье л да. Жишээ нь одоо хоёр орны хоорондын харилцааг шин төвшөнд гаргаж ирсэн элчин сайд. Өөрийн санаачлагаар. Энэ бол одоо онц бөгөөд бүрэн эрт элчин цол юм уу? Онц бөгөөд бүрэн эрт элчин сайд цол авах эрхэн тэр хүний хувьд нээгдэж байна гэсэн үг байхгүй юу? Хоёр орны хоорондын харилцаа жишээлбэл тэр хүн нэг шат өөдөнд орхиулчихлаа. Энийг төр нь үнэлдэг байх хэвээр. За олон улсын байгууллагаар аваад үзэх юм бол жишээлбэл нүүбэн том байгууллагуудыг даргалцсан. Гэхдээ Монголын нэр төрөл гарч байгаа шүү дээ. Тэр хүн одоо энэ цолнууд чинь аяндаа нээгдэж өгдөг гэсэн байхгүй. Яг бол хурал даргална гэдэг чинь тийм амархан биш шүү дээ. Бөөн хэрүүл маргаан донд явдаг шүү дээ. Нүүбэн ерөнхий ассамблеийн чуулган тухайн үедээ биднийг оролцож явах үед 3 сар үргэлжилдэг байсан. Их хэцүү шүү дээ. Хичнээн болон 500-аар тогтоол батлагдана. Зөвхөн одоо жишээлбэл нэг хороонд чинь 30-40 тогтоол батлагдаж байгаа. Тэр 30-40 тогтоолуудыг чинь батлахад тэр дарга энэ гүйцэтгэх үүрэг маш их байдаг шүү дээ. Алдаа гаргаж болохгүй. Тэгээд дээр нь улс орнуудын хоорондын байр суурь чинь дандаа эрс тесрэг байна шүү дээ. Тэрний чинь нийлүүлнэ. Нөгөө нийтийн зөвшөлтөнд хүргэн одоо консенсуст ойртуулж өгөх асуудал их чухал байдаг байхгүй. Тэр энэ дээр чинь нөгөө тэр даргын чинь үүрэг их чухал байдаг байхгүй. Би одоо жишээлбэл уучлаарай. Ярьж байгаа. Нэгдүгээр хороог жишээлбэл даргалж явах үед одоо зарим улсуудыг бүр одоо ингээд бүр гуйгаад одоо дахиж үг хэлэхэ болооч гэж бүр араас нь очиж суугаад хэрүүл маргаан одоо гаргахаа болооч гэж бүр гуйж исэн удаа биш үү? Тэгэхээр ийм юмыг бодож явах хэрэгтэй байдаг. Тий. За тэгэхээр одоо үндсэндээ энэ 3 том зарчим ярьчлаа. Би зүгээр одоо санаж байгаа зарчмуудаа л ярьлаа л да. Тий. Тэгээ ийм 3-ыг л одоо яасан цагт бол одоо болно. Энэ одоо тэр цолыг авдаг байх хэвээр. Өнөөдөр яаж ийм вэ? Цол чинь шагнал, би бол цолыг шагнал биш гэж үздэг юм. Шагнал чинь бол одоо хөдөлмөрийн хүндэт медаль, алтан гадас, одоо Сүхбаатарын одоо энэ бол шагнал. Чи одоо альва нэгэн салбарт одоо мэрийж олон жил ажилласан хүний чинь тэмдэглэж чамд юу гэж өгдөг. 25 жил, 30 жил, 40 жил та ажиллаа. Та бол одоо таныг одоо ингээд Сүхбаатар одонгоор шагнах боллоо гэж үздэг. Энэ шагнал. Цол бол цолыг олгодгийн. Цолоор шагнадаг. Энийг ялгах хэрэгтэй. Тэгэхээр цол яагаад олгодог вэ гэхээр чи одоо хамгийн доод цолтой байж байгаа хүн одоо ажилч нь овоо чи ингээд туршлагажаад мэдлэгжээд юм ойлгодог болоод ирэхээр чинь чи хамгийн доод тушаалаас одоо тушаалч бай цолч бай тэгэл тэрний чинь ингээл нэмж өгдөг байхгүй юу. Чи хэлцийн дарга нь ажилтныхаа одоо ажилтнтайгаа хамт ажиллаж штэ хэдэн жил. Тэгэхээр одоо 1 жил одоо ингээл хамтраад ажил ер нь энэ хүн цаашаа өсөж гин үгүй. Тэгээд тэр чинь мэдээж яриг боловсон хүчний хэлцээр л орно штэ. Одоо бол тэр чинь нөгөө
юу вэ? Хэлтсийн нэр нь өөр болчихсон шүү дээ. Нөгөө хүний нөөцийн газар гэд одоо болцсон. Манай үед бол боловсон хүчний хэлтс гэж байдаг байсан. Тэгээд чинь боловсон хүчний хэлтс чинь тэг газрын хэлтсийн дараагаас чинь саналыг авдаг байхгүй юу? За энэ танай залуучууд дотроос хэний одоо албан тушаалын одоо юу яах вэ? Нэмж өгөх вэ? Цолын яах вэ гэж ярьдаг байхгүй чи хоёр тусдаа асуудал. Аль аль нь мөнгөтэй. Тэгэхээр тэрний шин боловсон хүчний хэлтсийн дарга нь бүгдийн сайхан цуглуулад тэгээд дараа нь сайд дээр ордог байхгүй юу? Сайд дээр ороод тэрний чи ярина. Эсвэл одоо коллег гэж одоо хуучин байсан. Одоо сайдын зөвлөл гэж байгаа. Тэн дээр ороод яриад шийдвэр гаргадаг байхгүй юу? Тэгээд тэрний үндсэн дээр сайдын тушаал гарна. Тэгээд цоол хэрэгэм нэмэгдээд явдаг байхгүй юу? Өөрөөр хэлбэл би юу хэлж байгаа вэ гэхээр одоо тэр хүний өөрийнх нь цол гэдэг чинь бол хүний мэдлэг чадвар тал холбоотой асуудал. Тэтгэврт гарсныхын дараа цол олгохдаг чинь буруу байхгүй юу? За яг үнэхээр алдаад мартцсан байвал одоо өөр хэрэг. Энэ хүнд өгөх ёстой байсныг энэ хүнийг бид нар мартчихжээ гэж байгаа бол бас яг нөгөө нэг би хэлдэг шүү дээ. Дөрмөнд захирагддаг асуудлууд байдаг гэж. Тийм байгаа бол өөр асуудал. Одоо бол олгоо л. Одоо бол тэр тэтгэврт гарсан хүмүүст өгөхөө байцсан байхаа. Тэгтээ мэдгүй. Сайхан хүчээс. Тийм үү? За. Ер нь байна шүү дээ мэ. Тэгтээ жишээлбэл энэ хоёрыг харгалзаж үзэх хэрэгтэй л дээ. Тийм учраас энэ асуудал тэгж их болгоомжтой хандах хэрэгтэй л дээ. Тэгээд их зөв. Энэ хүн жинхэнэ авах ёстой үнэн үгүй юу гэдгийг бодох хэрэгтэй. Юу хийцэн юм бэ? Гэдгийг л бодох хэрэгтэй л дээ. Тэгэхээр юу тэгэл элчин сайд цолж өгч явах шиг. Элчин сайд цолын хараа элчин цолын нөгөөгүй байж элчин сайд цол өгдөггүй байхгүй юу? Уг нь. Хуучин чи одоо манайх бодоод үзтээ 70-80-аад онд байна шүү дээ мэ. Цолтой одоо элчин сайд цолтой хүн 20-од хүн байсан шүү дээ. Одоо энэ тоо хэд болсон? Одоо зүгээр л тараадаг болсон юм шиг байна шүү дээ. Шагнал тараадагтай адилхан. Цолыг бас тараадаг. Тэгэхээр энэ дээр бол ерөнхийлөгч тамгын газрын дараа гадаад гэхдээ хамгийн гол нь гадаад яам нь өөрөө дүгнэлтээ гаргаж явах хэрэгтэй байхгүй юу? Гадаад яамны саналаар энэ ажил чи явдаг байхгүй юу? Тэгэхгүй тэгэл одоо сайн дурын нэг тийм уран сайханчд ажиллаж байгаа юм шиг л байна шүү дээ. 90 оноос хойш энэ байдлыг бол би зөндөө би өөрөө ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж исэн тухайн үед. Би энэ юмнуудыг чинь мэднэ. Тухайн үед гинт хинэг ороод ирж исэн тэгсэн чинь харин нэг мэдсэн чинь намайг алгасаад ерөнхийлөгч рүү шагнал хариуцдаг хүн аваад орсон байна. Тэгэхэд бүхэл бүтэн гадаад бодлогын зөвлөхөн сууж ахад гадаад бодлогын зөвлөхт нь үзүүлэхгүйгээр оруулж байгаа. Би тэгээд маш их дургуутсан. Би тэгээд тэднэрт хэлсэн. Та нар юу мэдэж оруулж байгаа юм бэ гэж. Яагаад эн чин гадаад бодлогын зөвлөхөөр тэр тусмаа би 20-30 жил ажиллажсэн хүний хувьд надаар яагаад дамжиж ордоггүй юм бэ? Энэ гадаад яамны чинь би танараас хэдэн зуун дахин илүү мэднэ. Энд ажиллаж байгаа улсуудыг чинь би бараг бүгдийг мэднэ. Тэгээд та нар миний урдуур ингэж оруулж идэх чи ямар очтой юм гэж би нэлээд дургуутсан л да. Тэгээд ерөнхийлөгчдөр би ороод хэлсэн. Танд оруулсан юмыг та үзэх шаардлагагүй. Би өөрөө эхлээд үзчихээж саналаа танд өгнө. Тэгжээж та өөрөө шийдвэр гаргаарай гэж хэлж байсан. Яг л тийм болсон л доо сүулдэ. Тэгэхээр одоо тэгж ийн үгүй юу бүүмэд би тэрийг мэдэхгүй. Тэгэхээр ийм юмн дээр л одоо үнэхээр анхаарч ах ёстой. Дипломат гэдэг чинь ерөөсөө одоо юу гэж тодорхойлдог вэ гэхээр ерөөсөө хэлэлцээ хийх урлаг гэж тодорхойлдог шүү дээ. Урлаг. Энэ урлагийг эзэмшиж чадж гин үү дипломат? Одоо энэ олон улсын том хурал зөвлөгөөнүүд дээр янз бүрийн том гэрээ хэлцээрүүд газаа тэгэл янз бүрийн тогтоол шийдвэрүүд ингээ гарч ийн. Тэрэн дээр чинь одоо нөгөө засвар масвар хийх, өөрийнхөө санааг тусгахын тулд хүн чинь тархинтай юмтай байж ижил туснаа гэхээс биш. Юмгүй хүн болвол энэ тэнд гар хүрч чадахгүй шүү дээ. Ийм юмнуудыг ал боддог байх хэрэгтэй. Тийм учраас энэ зүгээр нэг шагнал маягаар бол медаль одон маягаар өгдөггүй юм цолыг. Тэгэхээр энийг бол өнөөдөр гадаад яам ойлгож гэнэ гэдгийг би мэдэхгүй байна. Ерөөс огт ойлгохгүй юм хийж гэнэ гэж би ойлгож байна. Надад ойлгож байна. Надад элчин сайдрын томилгооны асуудлыг ярихаач болий. Өөр одоо би бүр ийм ярихаас бүр заримдаа дургу хүрээд идэв.
Тэгэхээр энэ дээр ер нь одоо би бас нэг ер нь байна шүү дээ. Гадаад яамд насаараа ажиллаад одоо төшөө солтой хүн байдаг шүү дээ. Өсөөгүй л байхгүй юу? Тэгтэл яг төшөө цол авсан. Хамгийн доод цолтой. Тэгтээ тэтгэврт гарсан. Тэр чинь тэтгэврт гарсан учраас энэ хүнийг шагналыг гэж байдгүй. Тийм асуудал цолон дээр байдаггүй байхгүй юу? Чи тэтгэврт гарах гэж байгааг бол хамаа алга. Хөдөлмөрийн хүндэт медаль өгнө. Тэр алтан гацаа өгнө. Тэр тухайн үед одоо тэр ерөнхийлөгчийн тамга газар шийддэг юм байна. Энэ хоёрын ялгаа. Тэгэхээр одоо өнөөдрийн алдаа дутагдал юу байна вэ жишээл манайх. Ийм алдаа дутагдал гарч ирж байна л да. Тэгээ одоо манайх яаж ийм намын харьяаллаар таалагцсан хүнээ томилдог. Бүр юу ч мэдэхгүй шахуу хүн маш тааруухан дипломат хүн төрийн нарийн бичлэгийг дарга хийж явж явах жишээтэй ч юм уу. Газар хэлцээний дарга хийж явах жишээтэй. Эсвэл хаанаас нь мэддэхгүй нэг нөхөр орж ирээд дэд сайд хийж явах шиг. Энэ чинь гадаадд консул хийж явж байгаа шиг. Тий, тэр чинь ийм инээдэмтэй юмнууд байгаа байхгүй. Тэгэхээр энэ намын харьяаллаар ийм асуудлыг шийддэггүй юм аа. Чи мэрэгжлийн байгууллага шийддэг ёстой байхгүй юу? Одоо тэгэхээр эн чинь дандаа буруу шийдвэрүүд л гаргаж байгаа байхгүй юу? Нэгд. Хоёрдугаар чадвар мэдлэгээр нь хүнийг дэвшүүлдэг байх хэрэгтэй. Одоо тэхгүй шүү дээ. Бүр нэг барагтай гараас нь юм гардаггүй хүнд тэтгэвэр гарцсныхан дараа юу юуг том цол олгодож явах шиг. Ийм инээдэмтэй юм хийгээд явж байд. Тэр хүн ичдэггүй юм байх та гэж заримдаа бодогддог байхгүй юу? Тэгээ ийм юм бодож явах хэрэгтэй. Тэ. Би түрүүн тэр цодыг шагнал маягаар тараад юмыг зогсоох хэрэгтэй гэж би хэлжсэн. Энэ дээр дахиад татаад хэлчихье. За тэгээ одоо ингээл хаа хамаагүй газараас сум авчраад элчин сайдаар томилж байна. Тэгтээ бас л энэ дээр заавал мэрэгжлийн хүнийг тавьдаггүй шүү дээ. Миний үед олон сайхан өөр салбарын улсууд элчин сайдын ажлыг бол хийгээл ярьжсэн. Би сая ганц хоёр жишээгээр бол хэлжсэн. Одоо жишээлбэл Америкийн нэгдсэн улсыг аваад үзэл дээ. Японд ямар ач холбогдол өгч байна вэ? Их ач холбогдол өгдөг учраас өөрийнх нь дэд ерөнхийлөгчийг элчин сайдаар томилж явах жишээтэй байгаа байхгүй юу? Том оронд явуулж байгаа элчин сайд буцаж ирээд гол төлөв дэд сайдын ажлыг хийдэг байхгүй юу? Энд ийм бодлоготой явдаг байхгүй юу? Тэгэхгүй зүгээр нэг жуулчны асуудал хариуцсан нөхөр Америкт элчин сайдаар явна гэдэг бол сонин асуудал байгаа биз дээ. Тэгэхээр энийг манай одоо ерөнхий сайд их хурлын дарга маргад идод хэлэхэд ойлгохгүй шүү дээ. Харамсалтай. Тэгэл дуугаа өнгөрч. Хариуч байхгүй, юу ч байхгүй. Тэгэхээр одоо бол өнөөдөр үнэхээр энэ төрийн байгууллагын ажлыг өнөөдөр зэгцлэх хэрэгтэй гэж би одоо олон жил ярьж байна. Цэгцэрж байгаа юм надад одоохондоо харамсалтай харагдахгүй байгаа байхгүй. Ийм л юм хэлэл дуусгая да. За баярлалаа. Бид бүхний мэддэг, бас санаа зовдог, хаяа хэлэлцэж байдаг энэ асуудлыг халуун сэдвийг Эрдэнэ чулуун сайд хөндөж ярьлаа. Тэгээд холбогд хосууд нь анхаарн үзье. Гадаад яам бол одоо тэтгэвртэй гарсан хүн цэргийн цол олгоод, цэргийн генерал цол олгоод яваад байгаа шиг тийм өгүүлбэр хийж болохгүй юм байна. Нам дагсан залуучууд маань хамаагүй одоо гадаад яам руу одоо гүйцэл гадаад томилт авах гэвэл ингээл хүн амтны шалгаал зовоод болмоор юм байна. Тэтгэврт гарцсан хэрнээ одоо дипломатын цол авах гэж дээгүр доогор гүйж одоо тойргийнхоо гишүүнийг шаналгаж ингэж байгаа. Тэгээ одоо шагналаар авч байгаа юм шиг тэр цол авдаг энэ юм болмоор юм байна. Энд чи юу гэсэн үг Монгол улсыг л баллаад байгаа гэсэн үг. Бид нар өөрсдөө ирээдүйг л баллана гэсэн. Тийм учраас өнөөдөр энэ сайдын ярианд орсон бүх асуудлуудыг дээр дургүй анхаарцгаая. За баярлалаа та бүхэнд.